Сайн байцгаана манайхан T-Time нэвтрүүлгээ та бүхэндээ дахин уулзж байгаад баяртай байна. За тэгээд өнөөдөр та бүхэндээ амсаасаар бас нэг сонио хоолыг бол хийхээр бэлдсэн байгаамаа. За энэ ямар хоол вэ гэхээр одоо Paella Valentina гэж нэг хоол нэ. За энэ болохоор Испани улсын одоо юу гэдгийг монголчуудаа одоо хоолны юугаар бол нүр царай болсон хоол гэж болно. Жишээлбэл Итали одоо пицца, паста гэдэг бол монголчууд одоо орхог, бууз, уушур гэдэг бол испанчууд нь маш олон төрлийн Paella гэдэг энэ будаатай маш гоё хоол байдаг. За ингээд манай нэвтрүүлгийн өнөөдрийн зочноор манай хөтлөгч, аялагч, за бас нөгөө e-спортын одоо босс. За мөн тэгээ та бүхэн Санчкаг бол бүгд одоо сайн мэдж байгаа баха. За тэгээ Санчка манай нэвтрүүлэг дээр өнөөдөр ирж бит хоёр энэ гоё хоолыг хийнгээ бас Санчкатайгаа сонирхолтой юмнууд ярилцах болно. За би үг хэлж болох юм уу? Болно шүү дээ. Одоо ирэх тань руу шил. За ингээд юу ч хэлсэн бас багасаа үзэж өссөн Тэнгис ахыхаа нэвтрүүлэх зочдоор өргөдөж орсон даа. Баяртай байна. Тэгээ та бүхэнд юу ч гэсэн бас шинэ оны мэд хүргэе. Сая тэ намайг хэлстүүллээ. E-спортын юу гэнэ? E-спорт дундаа Dota-гийн одоо топ Монгол 10 тоглогч шүү тэр нь нэг нь. Би доороосоо топ. Би Тэнгис ахыг хождсон шүү ба. Гэтэ манай нөгөө тоглогч нар бол сайн мэдж байгаа бох ингээд дээд үе, доод үе гэдэг хамгийн топууд л байна да. За би бол маш муу байгаа. Доороос топ 10 гэдэг бол маш зөв ярьж байна. А тэгвэл би нэг топ 10-т бол багтан. Тэгвэл Тэнгис ах доор байдаг. Биш нөгөө нэг жижигхэн 10 юм байна. За энэ нарган байла тэгээд. За Санчкагийн орд за мэдээж та бүхэн бас Санчкагийн блог за нэвтрүүлгүүд за бас хувийн одоо нүүр хуудсан дээр хийсэн гоё сонирхолтой бичлэгүүдийг бол бүгд үзсэн баг. Тэгээд Санчка маань сүүлийн үед одоо энэ аялал жуулч. Ер нь сүүлэхгүй 98 оноос хойш одоо энэ аялал жуулчлалын бас компани байгууллагыг одоо ажиллуулад бас их олон явлаа. За тэгээд ямар ч Таиландын аялал жуулчлалыг хийж би явъя гэж байгаа зүтэй амжсангүй. Биш Таиланд биш Вьетнам. 98 аа. Юу вэ? 2018 гэсэн шүү. Та 98 гэсэн. Үгүй би 18 гэсэн шүү. 98 гэсэн. Бичлэгээ үзээрэй. За окей. За маа 2018 оноос шүү хаа 98 биш. Би 18 гэсэн шүү дээ. Би нэг өөрөө 98 оноос тоглож байсан гандруу шатсан. За таа чи юу вэ? Би хамаагүй яа. 18 оноос хойш одоо 23 он гарсан гэдэг чинь 5 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. Outbound-ийн буюу Монгол жуулчдыг гадагшаа гаргах чиглэлтэй үйл ажиллагаагаа явуулдаг юм. Тэгэхээр зөвхөн аялал жуулчлал тий. Зөвхөн аялал жуулчлал. Гэхдээ яг бас сүүлийн үед би яг өндөө бас билетийн касс болчихлоо л та. Бас уу? Тийм бас хүн зөвхөн аялал ингэж гаргаж бүтээгдэхүүн зархаас илүүтэйгээр одоо хүмүүс маань дээр үеиг одоо автобусанд суугаад ч юм уу явах бас дургу болсон байна. Илүү их жоохон нөгөө комфорт үсээд үү? Аггүй. Тийг л авчих юм бол цаашаа бид нар өөрсдөө аялаа зохиоч чадна гэдэг хүмүүс ер нь одоо манайхаас ер нь бодлоо авалт хийж байгаа хүмүүсийн талаас илүү үе бүрдүүлж байгаа байхгүй. Тэгэхээр одоо яг үнийг хэлэхэд аялал жуулчлалын компаниар хандаад автобусанд чихээд ингээд хөтөлбөрүүдийг ингээд автомат. Тэрийг бол одоо муухайгаар хэлж болохгүй. Гэхдээ бас тэр юу хүмүүс бол одоо хэлэхэд бол яг үнийг хэлэхэд англи хэлгүй. Тэр хүмүүсийн буруу биш л дээ. Аггүй бол ерөөдөө нэг нэлээд нас тогтцсон аав ээж нар үеийнхэн бол тиймэрхүү аяллыг сонгож байгаа. Одоо бол хөвчлэн залуучууд бол ерөөдөө өөрсдийнхөө аяллыг өөрсдөө зохиогоод явах хүсэл сонирхолтой болцсон байна л. Тийм шүү дээ. Одоо юм хөгд одоо нэг үе бодвол энэ чинь нөгөө зөвхөн Монголд биш нөгөө дэлхийн нийтээр юм аяг хөгжсөн. За гар усцсны тэр аппликейшнүүд те одоо юу гэдэг мэдээллүүд аяг амархан авдаг болцсон. Тэр нь заавал хэл шаардахгүй. Тийм болохоор залуучууд бас өөрсдийнхөө гоё юм тааваараа явахыг хүсэж байгаа хэл та. Тэгээд хүмүүс аяг фейлдж байна. За тэрнээсээ болоод фейлдэн. Гэхдээ тэгэнгүүтлээ фейлдснийхаа дараачийн аяллаас тэр хүмүүс сурчиж байгаа байхгүй. Зөв. Тэгээ ер нь гэхдээ аялал тэр фейлдэн гэж одоо чи тэр нь юу ах вэ? Одоо жишээлбэл онгоцноосоо хоцорно, эсвэл үнэтэй дигт худалдаж авна ч гэдэг юм уу. Нөгөө мэдхгүйгээсээ. Тий үзэх газруудынхаа жагсаалтыг буруу гаргана гэдэг юм уу те. Иймэрхүү зүйлүүд бол байгаа. Гэхдээ бид нар бол ямар нэгэн байдлаар үнгүй зөвлөгөөг бол өгдөг. Тийм. Манайхаас та тиг тавсан бол бид нар танд буцаагаад бенефит өгөх хэрэгтэй байхгүй юу? Ямарваа одоо юу гэдгийг зөвлөгөө ч юм уу те. Зөвлөгөөг бол ерөөсөө өгж явах хэрэгтэй. Тэд аль болох зөвлөгөөг нь өгдөг. Тэгээ тиймэрхүү байдлаар аялал жуулчлалын салбар нь ерөнхийдөө бас ингээд өөрчлөгдөж байна да. Ер нь тэгэл бүхэл салбар одоо ингээд хөгжин дэвшээл. Ер нь энэ дэлхий чинь өөрөө тэр чигээр маш хурдан хөгжиж байгаа юм шүү. Одоо юу гэдэг дээр үеийг бодвол одоо чи бодлоо манай аап байгаа байхгүй юу? Одоо би 1 дугаар анги байсан, 4 5 дугаар анги байсан юм ааш. Тухайд одоо энэ компьютер, робот те харь гариг мариг тэр бол ерөөсөө маш л тийм нэг алсын юм байдаг гэсэн юм л та. Тэгэл тухайн үед одоо маш олон жилийн өмнө 2022 он гэдэг
он ямар болох вэ гэдэг тэр одоо 50 оны одоо нас 50 он төрсэн хүмүүсийн сэтгүүр байгаа байхгүй юу? Ном зохиол компьютер одоо бүх юм тэр keyboard мод оюун ухаан бүх чи гараад ирлээ шүү дээ. Тэгмээ тэр хүн юу гэж ярьж байгаа гэхээр 2022 гэхгүй 20 онд одоо хүндрэлтэн манайс зөв нэг хурам тий ингээл конопт дарж идэг. Тэгэл ерөөс амар болно гинэ. Ингээл агаар онгоц монгоцос ил. Тэгээ одоо яг 22 харангууд би хүнслэлгээр орол нөгөө төмс судалж аваад зогсож байгаа. Мөнгө толол. Тэгэнгүүт эсрэгээрээ энэ нөгөө шинжлэх ухааны энэ хөгжилч бүр амар хордоо хөгжөд байгаа. Ерөөс өдөр бүр ингээл амар болоод. Тэгэхээр одоо тэрийг дагаад одоо бидний аялал жуулчлал, хоол хүнс одоо юу гэдэг машин техник за тэгэл бүх юм чинь маш хурдтай хөгжиж байгаагаар одоо аялал жуулчдын бас юм чинь бас яг тэгж өөрчлөлт орж ий тээ. Би одоо бол яг сүүлийн үед нэг тэгж одоо юу гэдгийг ингээл зав гаргаад нөгөө залуу байх шиг ингээл тэр орныг очиж үзмээр байна. Ингэмээр байна. Хамгийн хямдаар одоо явах маах ч юм уу. Нэг тэхгүй байна л да. Тэгэхээр ер нь залуу хосууд ч юм уу тийм хүмүүс бол тийм бол байнга хийж явах хэрэгтэй тээ. Өөртөө гоё юм үзэж байгаа гадны соёлыг бол харж явах хэрэгтэй. Би сая таны ярин дээрс нэг юм бодлоо л тоо. Нөгөө нэг та жишээлбэл одоо яг амьдарч байгаа генерашн дээр хэр сэтгэл хангалуун байдаг вэ? Яг ямар одоо бидний төрж өсөж байгаа одоо байгаа бидний орчин байна шүү дээ. За. Бид нар жишээлбэл гар утас ашиглаж чинь видео кол хийж чинь. Онгоцоор нисээд дэлхийн нөгөө буланд 24 цагийн дотор очиж чинь ч гэдэг юм тий. Ингээд биднэрт одоо 18 дугаар зуунд амьдарч ирснээс илүү их тийм боломж их байгаад байгаа шүү дээ тий. Тэгэхээр одоо байгаа яг орчиндөө хэр их өссөн үедээ генерашндээ хэр их сэтгэл хангалуун байдаг вэ? Гэхдээ би одоо тэр үеийг бодвол яг хоёр ингээ эргээд дорсох мемори ихтэй. Одоо хүний оюун ухаанд ингээд гоё сайхан юм гэдэг ямар жижиг юмс бид нар баярлдаг байсан би те. Ямар жижигхэн юм асуудлаар одоо юу гэдэг бид нар өөрсдөө ингэж фан одоо гоё болгодог байсан би. Одоо бол ерөөхдөө энэ одоо энэ дэлхий чи өөрөө шал өөр болцсон. Одоо юу гэдэг ямарваа нэгэн хүн өөрийгөө одоо энэ дэлхийд таниулах заавал тэр одоо юу гэдэг том юм production дэлхийн институттэй холбогдохгүй бүх юм гарт нь байгаа хгүй. Тэр хүн өөрөө одоо юу гэдэг гоё юм. Тэрэн дээр зөвхөн одоо дуучин жүжигчин биш те. Одоо хоол хийдэг хүн. За жишээл одоо энэ дэлхийн од болчлоо энэ Salt Bay-г хар л да. Instagram-аар өөрийнхөө ингэж юм хийсээр байгаа л дэлхийн суперстар болчихлоо шүү дээ. Тийм тийм. Тэгэхээр биднэрт бол ерөөсөө тухайн үеийг бодвол одоо маш том боломж одоо гарт нь атгагдсан байгаа даа. Хүн өөрөө гоё энэ одоо юм дээр маш тийм одоо юу гэдэг том гоё ID санаа тий одоо ямарваа нэгэн стил, фэшн одоо юу ч хамаагүй хийгээд өөрийгөө одоо гаргаад ирэх боломжтой. Тэгэхээр манай залуучууд бити залхуур гоё сэд монголчууд гоё сэрэг ухаантай. Тэгээ монгол хэл тийм юм гээл. Тэгээ энэ сошиал медиаг сайныг аваад юу гэдэг чи одоо юу гэдэг. Надад бол тийг санагдаад. Гэтэ бас хитрхи монголчууд бас тэрэндээ бас жоохон галзуурч юм шиг санагдаад. Гадных нь бол нэг тийм байхгүй шүү дээ. Ингээл амар ингээл одоо юу гэдэг янз янзын нөгөө юм үзэл тэрэндээ баясаал ингэж мөгөөл өдөр болго ухаал. Одоогийн нийгэмд бол ингээл энэ төгжил мөгжлөлт бол зөв уцаа мэдсэн л хүмүүс аа. Би яагаад энийг ярьсан гэхлээр би нэг Sapiens гэдэг сүлд нэг юм би сүүлийн их юм сонин ном уншдаг болоод байгаа. За зөв шүү дээ. Гоё юм биш үү? Тэгээд нүдэж би уншдаг байсан. Тэгсэн чинь би тэр нэг Sapiens гэдэг нэг ном байгаа. Homo sapiens гэдэг. За. Тэгээд тэрэн дээр нөгөө чи одоо Homo sapiens гэдэг чи одоо нөгөө хүний расаа юу лээ? За, зохиогчийн нэрийг би яг одоо ингэ санахгүй. За. Тэгээд тэрэн дээр нөө нэг их дэлхий бол нийт юуныхаа хугацаанд одоо би бол яг одоо дэлхий бол ингээд супер уруудж байгаа гэж үздэг байхгүй. Бид нэр одоо юу гэдэг юм байгаа нийт хүн ингээд дээд хөгжилтэй тултал би миний бодлоор баг 95 6% явж байгаа юм шиг бодоод байгаа байхгүй. За арайч итгэхгүй. Тэгэхээр нөө нэг ингэж үзээд байгаа. Би бодол шиг байна. Хизээ бид нэг хурд болох юм бэ? Конофон. Нөгөө зүйл хэрэглэхтэй байна. Тэр үе дээр баг очихгүй гэж магадгүй санагдав. Яг тэгэхээр нөө нэг яг нөө нэг албан ёсныхаа дагуу тий. Байгалийн хуулийнхаа дагуу бол бид нар бол нийт их дэлхийн оршин байх хэвээр хугацааныхаа 0.2% гээд явж байгаа юм байна л та. Ууг нь бол. Гэтэл энийг сүүлийн 30 жилийн хугацаанд хүн төрөлхтний өсрөнгөө хөгжлөөс шалтгаалаад ухаж сэндийчээд одоо энийг 0.2 байх хэвээр нэг одоо 17% дээр явж байгаа юм. Сүүлийн 30 жилийн хугацаанд шүү. За. Тий. Тэгэхээр одоо энэ янзаараа бол ингээд улам л илүү хөгжин тий бид нар. Тэр үед дэлхийн ашиглагдах хугацааг хүн төрөлхтөн хурцгаад байна гэж үздэг байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ янзаараа дахиад бид нар ухаалах юм бол тэр айхтар өндөр хөгжил рүү орох цаг хугацааг бол
хурцгачж ийн гэсэн утгатай. Тийм шүү дээ. Тэгээ чи авдар гэж ханаа гаралтай өөрчлөлөө байж байгаа Yes. тийм. Юу авах гэж очиж алт авах гал очиж. Одоо алт юм да нэг юм минерал тийм. Тийм болохоор би одоо яг өөрсдийнхээ амьдраад байгаа цаг хугацааг одоо амар газтай цаг хугацаанд төрчтэй гэж үздэг шүү. Тэгэхээр хүн төрлөختөө болооч гүйч. А би болохоор бүр жоохон хөлдөж мүлдэж байгаа. Дахиад 100 жилийн дараа гараад сансар мансарлын очимоор шүү. Ха тэнд очиж ял өөр юм ягаан өнгөтэй алин мэлмээр хоолмол хийгээд бас тэгмээр л шүү дээ. Гэхдээ ер нь бол одоо тэгээд энэ хүн төрөлхтөн чинь яг нөгөө вирус шиг одоо энэ дэлхийгээ одоо юу гэдэг. За чинь хүний биед хавдар байна шүү дээ. Тэр ингээд ургаал ингээл амар болдсон шүү дээ. Тэр хөвгдөг. Тэгэхээр хүн төрөлхтөө өөрөө энэ хүн гэдэг энэ одоо микро юм уу юу юм бид нар чи одоо нэг юм амьтад нь бүр маш их болоод байгаа. За тэгээд жишээлбэл одоо юу гэдэг юм. Одоо манай монголчуудыг харалтаа 3 сая юм байж ижил энэ газар нутгаа аимшигтай ухаал тэр олоо тэр алтны хаана байгаа хин очоо тэр алтаар нь би л алтан бөгөөс надад юу ч байхгүй. Бас нэг алтан бөгөөс зүгээр зүүч юм л шүү дээ. Тийм үү. Тэгэхээр тэр алтан хаана байгаа энэ өөрөө улстай нөгөө шингэдэггүй. Зөвхөн нэг юм одоо юу гэдэг эмтэг мэмтгийн одоо юм топ баян тэгээд нөгөө улных гэдэг шиг хоёр юм статус гарч ирсэн байгаа. Тэгээ бүх хууль цаазан нөгөө энгийн иргэдтэй бол амар хаалттай тий. Тэгэхээр энэ чи яхтай нөгөө нэг ядуу нийгэм байгаад байгаа учир нь энэ нөгөө маш олон нөгөө нэг юм одоо юу гэдэг дарга нартай байгааг л үүссэн. За энэ чи одоо Испани хоол гэсэн үү? Paella Valenciana одоо ингээд paella хөрөлтөө одоо юу гэдгийг seafood-ээр хамгийн алдтай байдаг. А гэхдээ энэ одоо Валенсиа мод зочгүй Валенсиа төрөл мөрч гэдэг юм уу? Одоо юу гэдэг дотор chickenтэй дам mushroom ч юм уу те одоо mushroom paella chicken paella, fish paella эсвэл нөгөө далаан гаралтай, махтаа гэд. Энэ одоо манайхаар ямар хоол вэ гэвэл одоо зүгээр хамгийн энгийн ихэд будаатай ураг. За италичууд яа ризотто гэж будаагаар цагаан будаагаар хизээч одоо юу гэдэг хидийч Европод ч гэсэн өөр өөрсдийн гэсэн улсын одоо юу гэдэг будаатай ураг байдаг. За ризоттог бол бүр италичууд бүр өөрсдөө тэр нөгөө сортын будааг одоо Италидаа тариад гэдэг ч юм уу тий. Испанид болохоор тэр будаага одоо юу гэдгийг энэ хоолыг хамгийн алдартай хоол. Энийг дундаа тавьж байгаа иддэг хоол واخгүй. За ямар ч хоёулаа хоолоо тавьчих тий. За тий. За энэ ч манайхан бас бит хоёр жоохон юм яриад бас хоолныхаа юуг бас тайлбарлаагүй байж магадгүй. Sorry. Тэгээд энэ дээр ямар юм орох вэ гэхээр монголчуудын хөрөгчн дотор бүгд байдаг материалууд л ордог. Гэхдээ бас танаа зочтой хаяа ирэхэд Испани одоо улсын энэ гоё paella гэдэг энэ хоолыг бас хийж өгвөл бас их сонирхолтой, бас их гоё харагдана. За тэгээд хамгийн ойроо бид нар далайн гаралтай бүтээгдэхүүн гэхээсээ илүү chicken paella-г би өндөр сонгосон. За энэ дээр бас надад мөчийг шулаад 2 хуваацсан одоо бах байгаа. За энэ дээр надад ойролцоогоо 5 шиг дахины мөч байгаа. За энэ порц нь өөрөө нэг 4-5 хүний порц одоо хоол болно. За энэ чи нэг улаан жинжүү, шар жинжүү, ногоон жинжүү. За мөн дээрээс нь нэмбэг, цагаан сонгон, сармис. За энэ дээр дөрвөлжин ирсэн лууван, ногоон мандуу. За 2 хумс сармис. За мөн хар перц, паприк, яншуу, халуун ногоо. За юу болж байна. За тэгэнгუутаа олив ойл хэрэгтэй. За энэ дээр бол зайлшгүй олив ойл орох хэрэгтэй. Тэгээд одоо өнөөдөр экстра virgin одоо Costa-ор таавхан бол миний хэрэглэдэг оливын сүм гэж байгаа. Италийн 100% бүтээгдэхүүн. За оливын тос ч бас санджгүй. Ер нь чи жоохон диет мэт хэрэглэдэг угаасаа таргалдаг юм уу? Би таргалаад байгаа шүү дээ. Ерөөс таргалсан юм харагдахгүй. Өө таргалж байгаа. Яагаад таргалаад байгаа юм? Би яах вэ нөө ихтер хүүхдтэй болсон. За баяр одоо үргэлж. хүү 3 сартай. Ваа. Тэгэл таргалчдсан биш үү? Дагаж идсээр байгаа дөө. Тий, дагаж идэн. Би чи бас өөрөө гэртээ их хоол юм. За манай санчтаач тэгвэл мундаг аа босох юм байна. Би ч одоо нэг хийж байгаа ажил маань зүүн өмнөд Аз буюу одоо хүйтэн болдгоо газар. Дандаа нөгөө тропик газрууд нь тий. Тэгэхээр бас нэг юм утга учир байна л да. Монголын агаар яагаад цэнгэг байдаг гэхээр хөрс өөрөө дандаа нэг агаарыг цэвэршүүлж идэг, ургамал цэвэршүүлж идэг тийм үү. Тэгэхээр зүүн өмнөд Аз байдаг ургамлууд хизээч үхэдгүй байхгүй юу? Нөгөө ингээд үрмүрээ гаргаад ингэхгүй тий. Шаардлага. Монгол бол одоо энэ айгүй ойлгомжтойгоор тайлбарлаад Монголын агаар ондоо гэдэг шүү дээ. Зүүн өмнөд Азид очиход нэг цаанаа нэг юм бөхчм яг үнийг гэхэд бас нэг жоохон өмхий үнэр байдаг шүү дээ. Цаанаа нэг амцуултаа бүх юм.
Тэр ингэж тайлбарлах юм байл. За. Агарын өвд шүү бид амт амтыг идэхгүй юм аа. Монголын хөрсөнд байгаа ургамлууд үхэн. За. Буцаа цэргэн. Тэр болгонд фреш шин юм орж байна. Шинжлэгдэж идэг. Харин халуун орны үхэдгүү. Ургасаар л идэг. Байж л. Тэгээ гадна талаасаа унаад хөгшрөөл. Тэг үхдэг. Гэхдээ тэр үхэл нь шүү дээ, халуун ялцарч үхдэг байхгүй юу? За. Тийм. Ингээ бодох юм бол Монголын нөгөө нэг юм хөрс өөрийнхөө жилд нэг удаа байнга рефреш хийж идэг утгаараа Монголын юм бол одоо энэ халуун зүүн өмнөд Азийн юунуудаас илүү фреш бас тэгээд илүү сайн агаар үйлдвэрлэх чадвартай гэж үздэг юм гэдэг. Хоёрдугаар би Америкт очиод би хөөцөө идэг байхгүй юу? Хөөцөө би чаддээ. За. YouTube үзэж байгаа сурсан юм аа. За. Гэхдээ өдөрч юм болно гэдэг. За. Тэгэхээр яг л гоё хөөцөө гарч ирнэ. За. Яг тэр юугаараа технологиороо Америкт очиод гэрийнхэндээ хоол иж өглөө. За. Усан шил гарч ирлээ. Усан шилөө? Тий. За. Нэг гоё хөссөн амт байхгүй. Сайхан тайлбарлаач. За эдгээрөөс л нөгөө мах одоо юу гэдэг тэр хоньны манай Монгол хоньны амт үнэр. За тэгээд би бол төмөс луунгууд идэхгүй байгаа шүү дээ. Зөвхөн мах. Мэдээж spice энэ ч одоо Star Anise орж байгаа юм те. Яалуу дайлуу хоёр ч орно шүү дээ. Тэгээд олон бидний хүссэн юм нь бас махныхан дээр хурц ам яг гоё байх хэрэгтэй. Тэгэхгүй чинь ногоотой шүдний нэг амар сонир улбаас юм болчих шүү дээ. Энэ бол ерөөсөө мах. Тэр махнаас гарч байгаа амт чиний нөгөө хийгээд гоё гаргаад байдаг юм чинь нэг нь мах болчих. Тэр л байгаа. Утга учир тэндэл байна уу? Утга учир яг тэн дээр байгаа. 100%. За ингээд үзэгчээ бид хоёр бас гоё юм ярьж байгаа хооронд бас нөгөө сая хийсэн хоолнуудаа би бас тайлбарлаад өгчээ. Эхлээд бид нар гоё оливын тосноо махаа шарсан тий. Махаа гоё хоёр талаас нь гоё бор болгож шарж агаад дээрэс нь бид нар саримсаа одоо юу гэдгийг чинжүүгээ, луунга хажуу талд нь тавьж хамтдан гоё шарж агаад энэ мань өөрөө мэдээж нарийн ногоо юм чинь болтож байгаа гэсэн үг. За энийг яах вэ гэхээр бид нар ер нь пловгээ хоол гэдэг шүү дээ. Тэрний процессыг хоёулаа явагдах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр тэр будаага тусад нь агшаагаад гоё махтайгаа холж биш. Энэ гоё амтыг будааныхаа дотор одоо оруулж өгнө гэсэн. За ингээ хамгийн сүүлд нь бид нар баг зэргийн нимбэг хийгээд өгнө. Баг зэргийн. За энийг бол хоёр янзаар хийдэг. Одоо сток гэж ярьдаг шүү дээ. Монголчууд бол сток бол гэртээ байлгадаг. Chicken stock, vegetable stock, fish stock ч юм уу. Энэ нь болохоор одоо ясны шүл, загасны шүл, ногооны шүл гэсэн үг. Гэхдээ бид нар стокны оронд зөндөө махан ахиухын ичгэд одоо сток гэж яг юу юм бэ? Сток гэдэг шүл одоо юу гэдэг юм? Өтрөөсөн шүл гэсэн үг байхгүй. Одоо ингээл янз янзын ингээл номон дээр рецепт байдаг шүү дээ. Тэдэн грамм chicken stock мок одоо бид нар ус идэг бол тэд нар чинь маха баг хэд ногоогоо их идэг хүмүүс чинь сток аягүй хэрэгтэй юм байна. Махныхаа амтыг оруулах гэдэг байхгүй юу? Бид нар яг малаар юугаар баян тийм хүмүүс чинь мах их байж ш бидний хоол таашаа салдаг. Тийм учраас бид нар гэртээ сток хийггүй дахины махаа гоё ахиухаа игээд өгчих хэрэгтэй. За тэгээ энэ дээрээс нь одоо баг зэргийн цагаан дарс одоо sweet wine хийж өгнө. За энэ бол натмас чи би уйлтаа. Тэгэлтэй. Би ч гоё шинийг задлаад өгье. Яах натмас ч өгч. Энэ хараа манай энэ дарснууд бүгд нөгөө chill wine. Танаа спонсор уу? Манай одоо Апу компани оруулж ирдэг одоо чили одоо хамгийн одоо best wine. За ямар ч үсэн Vino Maipo бол би үзэгчдод сайн мэдж байгаа. Мэдээж амттай олон хажуугаар амттай дарс авах хэрэгтэй. За тэгээ дээрэс нь одоо бидний өөх тоос хэрглэж байгаа юм дээр ер нь хоолны араас нэг 150 г wine уух бидэрт маш сайн антиоксидант юм болдог. Тэгээ Vino Maipo нь бол одоо чили одоо Maipo мужийн ургацын одоо best одоо чили дотор wine гэж явдаг. Тэгээ манайхан нь бас дэлгүүрийн лангуун дээр одоо юу гэдэг яг оригинал вино одоо бас нэг тиймэрхүү байвал виноноо одоо сонгож та ямар яаж виногоо сонгох вэ гэвэл Vivino гэдэг аппликейшн байдаг. Android iOS одоо iOS үү таны утас ч үгүй. Юу? iPhone App Store дээр байдаг юу? iOS гэдэг үстэй. iOS үү? iOS үү? Юу л App Store лөө. За App Store, за iPhone, Android дээр байдаг Vivino гэдэг гоё аппликейшн байгаа заяа. Тэргүүр шууд зургийн авангууд доор нь бүх гэдэг юм гардаг. Үн мөн дэлхийн жишг үн мөн. Энэ болохоор table wine ч байгаа. Одоо юу гэдэг бүх төрлийн одоо сортоор байдаг. Тэгээ та бүхэн бас виногоо зөв сонгож байгаа. За ингээ манайхан гоё вино ихлээрээ бид нар тэр гоё чихэрлэг тэр одоо юу гэдэг цагаан усан үзмний гоё охийг одоо ууршуулад спирт нь байхгүй болчихно гэсэн. Зөв. За энэ дээр одоо бид нар яах вэ гэхээр хамгийн чухал амтлагч явна.
За одоо юу гэдэг паялла одоо юу гэдэг далаа паялла дахиа ногоо мөг аль алин дээр нь бид нар зефиран гэж одоо энэ байдаг. За сафрон гэж манайхан мэддэг шүү дээ. Цэцэгний тоосон зэрэг. За манайд бол ерөнхийдөө яг нөгөө тоосон зэрэг тоосон цэцтэйгөө нөгөө нэг моднууд нь байдаг. Одоо цэнтрээс нь урагцны будаг өмнө гаргаад идэв юм шүү дээ. Яг энэ бол санжаа гэж байгаа юм чи бас спешиал зефиран гаргаад ирээ гэж би бас гэрээсээ авдэрсэн. Энэ болохоор илүү их хүнтэй. Ер нь алттай адилхан хүнтэй гэж байгаа грамаараа. Энэ болохоор 0 16 грамм гэж авдаг байхгүй. Энийг хаанаас авах юм бэ? Италиас би захиж авсан. Зүгээр манайх хүнслэлгээс авал сафрон гэдэг одоо юу гэдэг янз бүрийн захууд байдаг шүү дээ. Сарвал заах мах инээ тэрэ одоо юу гэдэг M-Mart одоо Good Price, E-Mart ч юм уу эдгээр бүгдэнд байдаг. Тэгээ сафрон нь өөрөө хүний биед одоо юу гэдэг нэг зүүнний үзүүр дээр тогтсон тоосон тэр шүү дээ. Тэр нь болохоор 4-5 луугийн витаминтэй тэмцдэг. Тэгээ энэ чинь энэ цэцгийн тоосон тэрийг одоо дэлхийн нийтээрээ түүгээд маш өндөр одоо зардаг гэсэн үг. За тэгээд энэ нь болохоор яг тэр үртэйгээс зөвхөн хоосон цэр нь багхгүй. Тэгэхээр бас их гоё. Хэдхэн грамм ороход л энэ маш ихээр одоо ордог, амтагддаг. Англи үнэртэй мөртлөө одоо таны амин димийг бол айхтраа хангахаар тийм нүл витамин юм байна шүү дээ. Одоо нүд мөд одоо юу гэдгийг үс мүс. За ингээд энийг айхтраа ингээд энэ дотор байгаа шүү дээ. Ингээд харагдаж байна. За энэ бол их гоё тийм улбар шар одоо өнгө их гоё өнгө гаргана. Санжаада бүгдийг хийгээд өчтөө. Уртудаа наслах гэдэг. Ихтэй жоох горооцноо. Ихтэй жоохон бодож ирсэн та бас арай л юм үзээгүй зан гаргачихлаа даа гэж бодсон та. За одоо яг вэ? Одоо ингээр хараа бит хоёрын ер нь бүх юм хийгээд бараг дуусч байна. За сафроно бол хийцэн, сонгоно хийцэн, сарамсаа хийцэн, баг зэргийн нэмгэнийхаа шүүцээ дарсаа хийцэн. Одоо юу хэрэгтэй вэ гэхээр баг зэргийн далаан давс хэрэгтэй болно. За далаан давсаа Би сайн нэг Вьетнамд нэг хагас жил амьдсан. за Тэгээ вьетнамчууд ерөнхийдөө бүх хоолндоо лайм хэрэглэдэг. за. Тэр одоо тэгээд бодвол тэр нөгөө нэг Гэхдээ тэн чинь урагч юм чи яах. Чи дэ мод манай. Тийм. Хоёр тэр нөгөө өвөл олдгүй ус учраас нөө бактериуд ерөнхийдөө хүчил баг гэж үздэг юм байл л да. Тэгээ юуг тэгээ халуун ногоо тэр нимбэгний шүүс Тэр лайм аймыг хэрэглэдэг гэж бол өөрөөсөө тайлбарлах юм. Тэгээ би бас өөрөө лаймд нэг дуртай болсон. Тэгээ ганц тэр нөгөө эрүүл мэндийн шалтгаанаас биш. Тэр юу байх шиг байна. Гоё амт бас лаймд яалтчгүй байна. Тийм шүү дээ. Одоо лайм тийм эсрэглэн амт чи өөр аягүй байхгүй. Харин тийм. Би яагаад энэ нөхдүүд чи одоо юу гэдэг юм? Дандаа л тонкоо хүмүүс яваад байдаг шүү дээ. Идж байгаа олж их чухал байна. Бидний эсрэглэг чанарын айраг бид нар чи айраг авах болчихж байгаа байхгүй. Хөдөө нь бол айраг болдог гэсэн шүү дээ. Одоо өвөл уух айрага зунжангаа одоо бэлдээд тэгээ бидний антиоксидант дэлхий болгонд ус болгонд нэг антиоксидант байгаа байхгүй. Жишээлбэл солонгосууд ямар антиоксидант байна? Бид нар мах иддэг, гахаа мах иддэг, өөгч амар иддэг. Бодвол нөгөө кимчи нүү. Даршилсан эсгэлэн одоо нэг эс дурмлуудыг чинь маш сайн одоо хүний биеийг одоо юу гэдэг юм бүх юмар нөхч өгч идэх байхгүй. С витамин, тийм юм одоо эсгэлэн юмас чинь маш их тийм гардаг юм шүү дээ амин юм. Тэгэн гууд германуудыг хар. Битүү гахаа идэнэ, аимштай мах идэнэ, аимштай талах идэнэ. Тэг яагаад бид нар бас ингээд нэг амар бүдүүн манах шиг ингээд юм убанар болдгоо вэ гэхээр маш их нөгөө нэг даршилсан одоо манай бөрөнки байсан шүү дээ. Тэр нөгөө нэг мөгөөдс нь сосискин тэр дээр тавьж өгөөд гэдэг юм эсгэлэн бай. Тэрийг одоо маш их хэдэн байн бүх хоолнд хэдэн. Гэх мэтчлээ одоо ус болгон дээр өөрийн гэсэн антиоксидант юм байдаг байхгүй. Манай Монголынх бол хамгийн бэст нь тэр юу вэ гэхээр айраг. За одоо хоёлаа энэ дээр ингээд ус ийн. За паэлла. За ингээ усын гутаа хоёлаа яах ёстой вэ гэхээр хамгийн гол юм байна. За энэ өнгө мөнгө бол өстой маш гоо сафроны өнгө мөнгө орж ирж байна. За одоо энэ дээр хоёул яах вэ гэхээр хамгийн гол бүтээгдэхүүн паэллагийн гол бүтээгдэхүүн цагаан мод байна. За цагаан модоо тэр инэхгүй энэ ч модоо ч өөний шүү дээ. Тэр инэхгүй. Одоо би ч өнөөдөр бас сайн удаа сонгоцсон байна. Тэгээ энэ бас яадаг вэ гэхээр одоо солонгосын одоо ер нь тэгээд манайхан ч тэгээд муу будаа, тийм будаа гэж олон жил яриад ер нь бүтээгдэхүүнүүдээ монголчууд мэддэг болчихжээ. Гадаадаас орж ирэл зар дээр байгаа бүтээгдэхүүн шууд eBay, Amazon ингээд ороод хараад одоо юу гэдэг бүтээгдэхүүний үн, замын одоо тээвэр бүгдийг мэддэг болчихжээ. Одоо юу гэдэг Google Translate ч юм уу бүх юм ачлаад бүх юм хийж чаддаг болчих. Тэгэхээр бид нар одоо нөгөө зөв хүнсээ хэрэгжилж явах хэрэгтэй, зөв бүтээгдэхүүнүүдээ өөрсдөө авч явах хэрэгтэй. Одоо юу гэдэг нэг ясандаа хүнд одоо хууртуулах хэрэггүй л гэсэн үг. За тэгэхээр өнөөдөр будаа бол мэдээж энэ дээр бид нар ойролцоогоо 200 г будаа хийн.
За тэгээд энэ хоолыг бол та бүхэн төсөөлж авах тийм маш гоё амттай одоо юу гэдэг будаатай ураг болно. За энэ хоол одоо шил энэ хоолн дээр би өнөөдөр ийм бас будаа та бүхэндээ танилцуулъя гэж бодож байна. За Aseyong rice гэдэг. За энэ будаа нь болохоор солонгосын өөрөө дотор одоо алдартай. За тэгээ юугаар алдартай вэ гэхээр ерөнхийдөө эрүүл хөрсөнд ургасан одоо будаа гэж явдаг. За энэ нь ямар учиртай вэ гэхээр цусан дах одоо сахар за мөн эслэгээр баян будаа гэдэг нь солонгосод маш алдартай. Эслэгээр баян гэхээр миний яриад байдаг нөгөө антиоксидант эслэг чанарын юм чинь их байх тусмаа бидний одоо юу гэдэг эрүүл мэндэд маш тустай бүтээгдэхүүн гэсэн. За хоёрдугаарт энэ маань өөрөө одоо юу гэдэг гидсний ашигтай бактери ч юм уу тиймээрээ бас маш одоо юу гэдэг давуу тал ахиухан агуулгадаг гэсэн. За ингээд цагаан будаанд бид нар яг сайн чанарын одоо юу гэдэг олон улсын стандартанд багтсан иймэрхүү бас бүтээгдэхүүнүүдийн дунд одоо энэ цагаан будааг бас та бүхэн танилцуулъя гэж байна. Korean Premium Rice гэдэг бас бичсэн байгааг та бүхэн анзаарч авах. За энэ болохоор би өөрөө бүр яг ингээд бас нэвтрүүлгэндээ сайн чанарын бүтээгдэхүүнүүд бас та бүхэн танилцуулдаг. Тэгээ иймэрхүү хоёр савлгаатай нэг нь бол их хэмжээгээр ер нь миний хувьд бол их хэмжээгээр будаа гэртээ аваад тавьсан дээр тэгээ ансон мачун цагаан будаа гэдэг шүү. За юу. За энэ томьёогоо хэлээ шүү тавьчих. За санчко цагаан будаа тэр үү? Сайн. Ер нь сайн уу? Ер нь монголчуудын бас гол хэрэглээ чинь гурал цагаан будаа ирээд байна шүү, тий. Жирийг сайн хийдэг, тий. Тэгэхээр бид нар их хэрэгэлдэг бүтээгдэхүүнүүдээ сайн бүтээгдэхүүн авч хайртай дотны хүмүүсээ одоо хамгаалахгүй болохгүй. Та бүхэн хэлэхэд за энэ солонгос будаа бол маш сайн будаа шүү. Тэгээ Монгол Корея стор хийх нь бол оруулж ирдэг. Тэгээ энэ залуучуудаа бас баярлалаа гэж хэлье. Солонгосын бас өөрсдийнх нь нэгдэг бас топ будаануудын нэг шүү. За ингээд энэ дээр одоо хоёулаа юугаа хийнэ? За вайн яаж гоё нөө? Оо болчлээ. Гоё вайн байна. Ер нь цагаан вайн гоё тий. Тий тэгээ зөөлх нь грац багтаа чихэрлэг гоё амттай. За энэ дээрээс зүгээр гоё будаанасаа юу яана? Би нэг гараараа авсан арай гэртээ байгаа юм шиг юм. Сүртэй авах бас. Ямар амар том. Шүүгээ. Шүүгээ. За ингээ будаага зүгээр өвтүүлж болохгүй. За яг бидний хийж байгаа порцон дээр ойролцоогоор нэг 200 г багт хангалттай гэж байна. Зөв Вьетнамд нэг ийм будаа байгаад байдаг. Нэг ийм тэрийг одоо ийм навчин дотор ороогоод тий. Гурвалжин болгоцсон. Тий. Тэрийг бүр одоо тухайн үедээ бол нөгөө нэг дайны үед Америк Вьетнамын дайны үед одоо ерөөсөө тэрүүгээр л болж байсан. Онигири гэдэг шүү дээ одоо тиймэрхүү юм чи. Тийм үү. Тий одоо Вьетнам, Солонгос, Япон ер нь будаа идэх хүмүүс тэд чинь бүгдээрээ хоорондоо дээр үсэг адилхан баг. Навчиг тэрийг ингээд навчинд оронгуутлаа юугаар яг адилхан навчныхаа юугаар ингээд өвсөөр ингээд бооцсон. Тий. Тэр чинь нэг ясанд одоо нөгөө бидний нөгөө нэг ланч бокс юу гэдэг нэг юм савнууд байдаг шүү. Тэр л багхгүй юу? Тийм юм шиг. Одоо сав суулгал болгож байгаа байхгүй. Тэгээ тэр навчийн өөр тэнцэнэ бас хог нэгээр байгаа юм чинь. Тэг хүний бид нөгөө гаж нөлөө өгдөг, хашд өгдөг ч юм уу. Тэр тэрнийд маш олон хоолоо боо. Тэрэн дээр тавг болгох чинь тий бас. Тийм. Дэрсэнтэр ингэ завил сууж хагаад Вьетнам ч өөрх нөгөө халуун орн чинь яваа гэдэг юм байгаад багш. Болж юу сэрүүхэн байх гэдэг хамгийн бэд юм шиг баг. Тэгээ навчаа тавь тэн дээр будаага нөгөө нэг далайн амтны тавьж байгаа хоорн утгаал баг ингэ идэм шүү. Карон дээр л хийж байгаа. Тийм л байгаад. Би сая бол жишээлбэл Вьетнамаас нэг хоолнд яг би сүүлийн бас нэг бараг жиш их амьдэрсэн болохоор яриад байна л та. Тэгээ өмнө бол Таиланд нэг 3 сар амьдраад. Би тэгтээ Вьетнам явж үзээгүй. Харин явж үзнэ гэж бод нүүд. Хоёулаа нэг ярьжсэн шүү дээ. Бол яг мэдээж арвин түүхтэй. Амар. Улсал да. Тэгээд тэдний би нэг хоолнд дуртай болцсон. Тэр яадаг гэхээр одоо нөгөө бэлэн гом мэдэн шүү дээ. Бэлэн гом чинь нэг юм хоёр төрлийн гом байгаа даа. За нэг нь бол бидний эргэл занш нэг юм цагаан бэлэн гом. Нөгөөс нь цагаан будааны. Нөгөөх нь болохоор нэг юм жоохон бор нарийнхан. Мэдгүй тэр нь юу юм? Бор нарийнхан одоо бид нар мэдэндээ нэг юм хямдхан бэлэн гомд байдаг. Ролтон дотор байдаг нэг юм шар бэлэн гом байдаг шүү дээ. За. Нэг юм нарийнхан, нэг хямдхан. За, нэг юм үсчиг юм уу? За яг нарийнхан тэр бэлэн гомонгоор нэг тийм оюутнуудад зориулсан хоол гээд гаргаад ирсэн. Тэр нь болохоор лайн хийгээд тийм лайн хийгээд гомь хийгээд тэгээд үхрийн мах хийгээд тэгээ ингээ хуурчдаг. За би нэрийг нь одоо санахгүй. Тэгээ нэг үхрийн махаа юм цаас шиг зорж байгаа юм байд тий. Тийм. Тэгээ ингээд ногоон сонгонтойгоо хамт хийчихдэг. Тэр хоолнд бол би зүгээр дурлаа л гэсэн. Би одоо зөвхөн тэр хоолыг идэхийн тулд Вьетнам ямаараа гэж байна. Тэгвэл би чам нэг юм хэлээ заяа. Вьетнам бэлэн гомонгод орж ирсэн байлаа. За. Vifong гэдэг. За. Нэрийг. Тэр өөрөө нэг босох өртгөн нь бол маш онцгой. Vifong Pomo гэсэн заяа. Тийм. Дахиад нэм огцохтой. За. За Вьетнам хоол бол бас гоё хөө. Би бол одоо хамгийн алдартай Вьетнам хоол юу юм? Ер нь тий юу гэж байгаа.
Тэндээ бол фөө гэж нэрлэдэг нэр. Фөө Фөө гэж уншдаг аахгүй юу? фөө Тийм фөө. за манайхан фөө юм биш үү? Пом шүлмүүд гэж фөө. орктод байгаа манай. Фоо гэх юм бол ер нь хинч мэдэхгүй. Зайлахгүй шууд. Фөө гэж байгаа. Тэгээд нөгөөт болохоор ийм юу байгаа. Энэ сэндвич шиг хоол байгаа. За би тэрийн нэрийг бас мартчихжээ. За тэр хоол болохоор яг бидний бас өөрсдийнх нь юу үндэснийх нь хоол. Яг ийм талхаа аюу гон шараад голд нь ингээд мах цах янз бүрийн яг тийм сэндвич шиг. Ер нь бол нэг ийм харахад ийм юу шиг хот дог шиг гэх юм уу? Хот догийн оронд арай өөр юм хийцэн. Энийг их мартсан шүү. За ян шүү. Энэ мань өөрөө ихгүй ногоон цэг оруулаад хуурай авч бид нар нөгөө заавал фреш байх шаардлага байхгүй. Баг зэргийн юм гой хуурай шүү. Өнгө амт оруулах юм л. Тэгээ энийг хоёул ингээд баг гал дээр нь тавиад За ингээд чивт хоёрын энэ тулган цаас тавьж байгаа бол зүгээр надад яг энэ дээр нөгөө таарсан таг байхгүй бол тулган цаас тавьчих. Тэрнээс бол манайхан таг маг тавьчих болно шүү. За ингээд ерөөхдөө юугаа харъя. Доороо ус тунсан байна уу? Ус тунаагүй байна. За баг зэргийн доороо хэрвээ жоохон нэг юм төлөвлөх биш нэг тийм орол бас гоё. Гэтэ энэ мань бол яг л бүрэн болсон байна. За ингэсний дараа яг хөөхлөөр энэ хоолны одоо үнэр мөнөр бол тасраа. Будаага бүгдээ амсаад өвчих хэрэгтэй. Будаа маань яг зөв болцсон бол болцсон гэсэн үг. Яг болчих. За баг зэргийн давс нэммээр юм байна. Давсаа цөмөр хаана ажиллаа. Будаа хамгийн чухал те. Тийм шүү дээ. Одоо энэ бүх юмудаа ингээд амар ойлгоцоос будаан түүхий болчихсон фэйл. За ингээд хараа. Одоо бидний жоохон ингээд улаан уран болоод доороо ингэсэн байгаа бол хамгийн ажиллах болно шүү дээ. Одоо энэ жоохон ингээд улаан уран болцсон бол crispy болцсон. Тийм ингэнгууд энэ нь бол яг гоё юм одоо юу гэдэг. Fried rice гэдэг шүү дээ. Тэр шиг болцсон байна гэсэн үг. За тэгээ гоё ингээд хотгонгууд бидний дахианы тэр нөгөө шүүс тэр энэ нөгөө ногоо цагаан амтлагч тэр сафроны өнгө одоо энэ олборшаар өнгөийг бидэрт оруулсан байна. За манайхан заавал сафроны хийж баялал нь болох ёстой шүү. За янз юм болсон байна. Яа. Дахиад харалтаа. Хоол гэхдээ ер нь одоо энэ сошиалд та ер нь юу гэдэг вэ? Юу гэж боддог вэ? Хоол сошиалын одоо баг тал нь байгаа юм шүү. Ер нь бол тийм. Тэгэхээр танд амар том талбар байна шүү. Сошиал байж байгаа. Би одоо ингээд за арай талан тийш 3-1 юм уу те? 2 пост эргүүллээ нэг хоол гарч ирээд байгаа байхгүй яг үнийг хэлэхэд. Тий, ер нь бол тийм тий. Тий. Тэр хоол угаасаа хүнд маш чухал учраас. Хоол одоо яг юу гэдгийг одоо фэшн, машин, техник те. Одоо дуу, хөгжим, хоол. За эн чинь бол нөгөө өөрөө ялангуяа тэр дундаас хоол маань өөрөө өдөр тутмын хэрэглээ байгаа байхгүй хүний. Тэгээ дээрэс нь соёл байгаа, дээрэс нь эрүүл мэнд байгаа. Дээрэс нь одоо сайхан амьдрах одоо юу гэдгийг их үүсвэр нь байгаа. Мэдээж зөв буруу хоол дийсэн хүн бол мэдээж бид нэг сайхан 80 наслах байсан бол 65 наслах ч юм уу тий. Тэгээд одоо уур уцаалтаа ядардаг одоо юу гэдгийг бие хөгжилгүй болох одоо юу гэдэг. Тиймэрхүү юм чинь бас хоолноос амар шалтгаалаад байгаа байхгүй. Тэгээ анханасаа бид нар хоолоо гоё зөв хэрэглээд ч юм уу амттаа бас ад жаргалтаа магадгүй тий. Би тэрнээс айгүй чухал юм асууя. Энэ яг үдчихэж байгаа хүн болгонд айгүй хэрэгтэй байхаа. Энийг бүр тастаад оруулаарай заяа. За. Одоо энэ хутганы ир маш чухал шүү дээ. Тийм үү? Тийш дээ. Тэнгүүд Монголд одоо яг хутгаа яаж ирлэх учраа олохгүй байгаа залуучууд зөндөө байгаа надаас хавлаа. Зөө. Яаж ирлэх вэ? Амраар. Одоо дээрх шиг ингээд билүүдэл өвөө шиг ингээд гэл ингээд суухгүй шүү дээ тэр чинь. Яг нэг хэсэгт бол нэг амар мэдвэс нөгөө нэг билүүгээд нэг юм чулуу шиг нэг юм тэр чинь бол маш арзгаар одоо юу гэдэг юм сүх мөхтэй бүр юм төгөр юм одоо хэлбэрт оруулах зорилттой тийм хоорой авахгүй. Тэгээ тэрэн дээр бас за тэгээ шаазан аягны ардтал дээр иргэлдэг гэсэн одоо ч яг тэгэхээр бас гайгүй болсон баг. Би л госон шүү дээ. Тий. Ингээс хасах гээл тэгээд жоохон. Тэгээ гол нь хутгаа бас их зүг хэрэгтэй. Зүгээр одоо махан төмөр хамгийн ямтхан хутга биш. Гоё мэдээж айл гоё хутга гоё хэлбэр галбар биш шүү дээ. Сайхан гоё гантай төмөр авах хэрэгтэй. За мөн дээрээс нь гоё билүүгээр хутга ирэлдэг байна. Нэг бол одоо мусаад гэж ярьдаг нөгөө ийм ингэдэг байдаг шүү дээ тиймэр. За тэгээд хутга өөрөө эртээ байснараа хоол амттай хоол хийхдээ хүртэл урамтай байдаг. Хүч гаргахгүй. Одоо юу гэдэг юм зөөлхөн бид одоо таагүй орч төрөлгүй шүү дээ. Ингээл хуруугаар авчих гал. Ер нь хамгийн амар гараад зүсдэг юм бэ гэхэлээ эртээ утга биш эргүү утга зүсдэг гэж ярьдаг. Тийм бах тий. Яг л хүч гаргадаг тэрэндээ ингэж баян ингэж хийсрэгээд гар улаа авахтаа нөгөө юу гэдгийг
Эргүү утга нь хамгийн их одоо гараад цэцдэг, эртээ утга нь хамгийн бага цэцдэг гэж. Тогооч нарын дунд л тийм бид. Тэр ялгаагүй тогооч гэхээс хол хийж байгаа хүн л тогоочтой. Тэгэхээр ер нь утгыг эвлэхдээ яг хэрвээ чи сонгох нь тийм утгаа зөв сонгохтой хэрвээ гоё утгатай бол одоо юу гэдэг ингэ татдаг нэг эвлэгчүүд шүү дээ. Тэд нар бол хамгийн их утгыг гэмтээдэг. Тийм үү. Нэг ингэдэг нэг юм дээ шүү дээ. Бөөрөнгийн төмөр нонд ингэж яадаг. Тэр явцын нонд яадаг гэхээр утгаа ингэ 90 тавихлаар энэ минь ингэж байгааз тэр бол ийм болгох утгыг. Насчлалгүй болгоно гэсэн. Ингэж татаж эргэлдэг юм чинь ерөөсөө энийгээ дагуул юм. Энэ утга чи ямар хэлбэртэйсэн тэргээрээ л жижигэрнэ гэсэн үг. Олон жил хэрэглэв. Билүү мань яадаг чинь бас тэр хүнд одоо юу гэдэг гоё цаг нөхцөх гоё болж. Утгууд нэртэй. Бас хэлбэр их чухал. Тийм хэлбэр чухал. Тэгээ яг маха ирчтэй ийм утга ер нь стандартын нэг ийм том одоо юу гэдэг kitchen knife байж гэн жижигхэн байна, том байна, дунд зэрэг юм байна. Ер нь гурван төрлийн утга гэрт байх юм хангалттай дөө. Жижигэр нь бол ингэж мгээр ногоо цагаан ингэн том үндсэн утгаараа бүх юмаа арчиж чинь. Тэгээд утгаа юу сонгохдоо сайн чиний утга. Сайн чиний утга гэхэлэр юу гэдэг амар үнэтэй тэгээд хэдэн зуун мянга биш. 70, 80 мянга, 60 мянга гэж сайн төмрүүдтэй утга бол зөндөө. Одоо чи юм хөгжөөд нөгөө нэг амар олдуу гангууд ч амар лаг их болсон байна. Янз янзаар хийдэг болсон. Тэгэхээр тэр утгнуудаа бас зөв сонгох хэрэгтэй. Магадгүй ерөө өсвөл би дараа нэг дугаар дээр бас яг нөгөө Монголын одоо юу гэдэг хотог урлаач нартай хамт сууж байгаа гоё утганы тухай юм байна. Тоол тэгвэл би тэр нэвтрүүлгийг чи үзэн шүү. За ийм ер нь утгаа сонгохдоо галтгооны утга ийм. Бас нэг эр хүн хээр хөдөөгаадаа явахдаа нэг ийм утгатай байл болно. Гэт юм үү те. За ингээ бидний хоол маань маш гоё өнөрч чинь бүр янз юм байна. За одоогээ санчгадаа бас хоолыг тавгалж өгье. Баярлаа. За миний чинь бас арааны шүүс гоож чинь бас энэ хоолыг бас ойр. Монгол ер нь энэ тоогоочдыг зэрэг зэндаагаар нь нэрмэлж гин үү? Тийм юм байна уу? Гэхдээ яг байгаа. Тэр чинь мэдээж энэ чинь нөгөө та аль хаваар нь тавих гэж байна? Энэ чинь нөгөө маш олон төрлийн холбоодууд байгаа. Тэр дотроо тэмцээн хийн одоо юу гэдэг Монгол улсын мастер заастер гэж цолмол янз янзын юмнууд аавн. Дээд цол нь одоо Монгол улсын мастер нүг байна ч гэдэг. Би бол тийм мастер заастер биш ээ би чи. За ингээ махан хамгийн дээр нь тавина шүү дээ. Би ч нэг өөрөө холбоотой болоод дээр өөртөө генерал тохооч нөгөөч өгч болно л доо. Тэгэхээр их юм шаардлага байхгүй. За сафроны үнэрийг мэдэрч байна уу? Энд чинь тэгтээ өстө амар гоё юм шүү дээ. Сафроны үнэрийг бол мэдэрч байгааз. За чи хүсвэл ингээд нөгөө бас лаймтай идэ сурцсан гэсэн шүү дээ, тий. Гоё лимоныхоо шүүсийг ингээ бас холиод үзсэн. Би ч тэр нь асах чийж байна. Салахын арга байхгүй. Болно. Би яг ингэж л. За би энэ дээр нэг өөртөө байдаг шүү. Нэг жоохон. За ингээ манайхан ч бас нэг иймэрхүү будаатай хоол нь бас их дуртай байдаг. Тэгэхээр бид нар гоё Испани энэ паella гэдэг яг энэ хоолыг яг энэ оцсны дагуу бид нар махнуудаа өөрөөр сонгож болно. Тэ? Махнуудаа одоо юу гэдэг хоньны махтай байж болно. За мөн дээрээс нь далайн гаралтай байж болно. Магадгүй нөхрийгээ загсан жаваад ирэхэд загсны махаар нээж болно. За дахиад сонгоцсон юм шүү дээ. Би бол дахиад сонгоцсон. Яг л түгээмэл мэдээ дахин юм аа. Дээрээс нь өртөг баг байдаг. За bon appetit хоёлоо юугаа амсаа. Тэгье. Бодоо гоё тийм жоохон тийм жижигтэй гоё бас тийм. Тийм шалчгаар биш. За манайхаа ингэж бас ойлцгаал. Амар штэ. Амар штэ. Сонгон монгоны бүр няцаалах хэрэг байхгүй. Би нөгөө анх сонгоно шарахгүйгээр дуунгаа хийсэн дараа ихлээр сонгон минь өөрөө жоохон юм жижигтэй бас тийм гоё. За тэгээд баг зэргийн янз. Баг зэргийн халуун нуга амт үзэж гинөө. Үгүй. За болоо штэ. Чи халуун нуга эцэг аяар очсон. Надад бол бүр юм лайт халуун нуга амтж байгаа. Энэ чилийг бид нар бас баг зэрэг хийж өгснөөрөө энэ хоол бас идэхэд бас гоё. Тийм гоё. Чимчгэнсэн амт бол. Би гэхдээ халуун нөгөө нэг айгүй их иддэг газруудаар яваад бүр амар спайсинууд иддэг. Яг бурхан Таиландын халуун нуга амар тий. Энэ бай шүү. Жохон баг. Үл яадаг гэхдээ. Та малайз хоол идчихсэн юм. Үгүй. Миний мэдгээр надад хамгийн амар халуун нугад бол Таиландд санагдсан. Тийм Таиланд амар тийм малайзыг та туршаад үзээрэй. Бүр амар уу. Малайз аим шигтэй. Яа бурхан үнэхээр гоё юм манайхаа. Аим гоё амттай. Малайз үснээс яг малайзууд иймэрхүү хоол аягүй их хийж иддэг шүү. Тэг ер нь бодоотой райсууд амар иддэг тий. Сингапурд бас амар иддэг тий. Тэгээд энэ хараа одоо ингээд таны хийсэн энэ хоол шүү дээ. Энийг жоохон будаа гэж нэлээ. Амтсан будаа нэг юм.
ийм ном саунд дотор энийхээ ингээ хийцэн. Хажууд нь мах. Тэгээ будаагангууд за арайч энэ шиг мэдээж биш л те. Гэхдээ ийм махтай харахад бол яг ийм будаа гаргаж ирдэг. Тийм. Энэ үедээ мэдээж тэрдээ харьцуулшгүй байна л да. Энэ хат шүү. Энэ мань өөрөө Испани одоо Paella Valenciana гэдэг хоол өндөр зэмээр хийсэн шүү. Одоо Paella гэдэг нь манайхаар нийт одоо энэ гоё будаатай хоолыг бол хэлж байгаа. Тэгээ яг ийм их төрлөөр хийсэн хоол. Тэгэхээр та нар өөрсдөө хоньны махтай, далайн хоолтой, загастай, дахиатай, дан ногоотой одоо веган хүмүүс үү те. Зөв машрумтай ингээ хийгээд идэж бол маш гоё таата, зөөлхөн гоё болол. Энэ өстө гоё юм. Тэнгисээ юу те өөрийн гэсэн ресторан хаана гэдэг вэ? Би одоохондоо нөгөө яг нөгөө нэрийн ресторан хийхгүй. Яг манай нөгөө үйл ажиллагаа явуулдаг газар байгаа л да. Тэгвэл би нэг гоё Итали хоолны газар бол нэр бодолтой. Шууд хүс гарч. Шүтээ болж байна. За ингээ манайхан энэ ансон манчун гэдэг солонгос бодол үнэхээр гоё. Солиотой. За тэгээд манай төлөвлөлт одоо байнга хамт байдаг. Одоо манай бас хүнс одоо бүх хүнснийхээ бүх бүтээнүүдийг одоо үндэсний сүлжээ М-мартаас бол авдаг. Та бүхэн бас энэ Улаанбаатар одоо 12 салбар дэлгүүртэй энэ дэлгүүрүүдээр бас үйлчлүүлж үзээрэй. Маш гоё одоо иргэдтэй ер нь тулж ажилладаг дэлгүүрийн хамт олон багмаа. Nice. За демонка авах уу? Оо. Босно. Окей. Супер. Би ч усаж өгөх үү? Байна уу? Түрүүний юу вэ? За тэгээ бас номын электроникс, номын хам стайлынхантай бас манайхтай байн хамтарч ажилладаг. За тэгээ Vina Maipo. За ер нь тэгээд манай одоо 2 дахь сизны 16 дугаар хамгийн эцсийн дугаар одоо Санчкатагаа бит хоёр одоо өдөж гаргаж байна шинэ оныхаа. Тэгээд 2 сарын одоо дундуур буюу ихээр одоо манай 3 дахь сизон эхэлнэ. За энэ дээрээ бас та бүхэндээ бас гоё сюрприз барина. За манай 3 дахь сизны бас хоолны чиглэл нь бас их сонирхолтой байгаа. Тэрийг удахгүй та бүхэндээ бас пэйж дээр мэдээ олгож танилцуулнаа. За ингээд манай 16 дугаар Tea Time Season 2 дээр хамтарч ажилласан Mr. Rico, Vina Maipo, Costa d'Oro Olive Toast, Nomi Electronics, Nomi Homestyle, үндэсний сүлжээ M-Mart. За мөн тэгээд олон компаниудтай бас их баярлалаа. За тэгээд та бүхэнтэйгээ бас шинэ оноор одоо магадгүй би бас их сонирхолтой сюрпризүүд маш их барьсан байгаа. За тэгээд бидний одоо энэ 3 дахь сизон их сонирхолтой болно. Мөн тэгээд манай нэвтрүүлэгтээ одоо энэ гоё шинэхэн хөлдөөсөн ногоонууд байн хамт одоо байдаг байсан Hortex компанийнхантай FS International-ынхантай бас баярлалаа. За ингээд Санчкатаа бас нэвтрүүлгийн дүрмээр одоо бэлгүүд байдаг. Тэгээд манай хамтарж байгаа компаниудын бас дээж бэлгүүд байгаамаа. За ингээд бас Costa d'Oro Италийн 100% бүтээгдэхүүн зөвхөн оливын туш бас grapeseed одоо ойлонд усан үзмний бас гоё тосыг бас бэлгэлж байна. Энийг л авах гэж. Энэ бол 0 витамин, high витамин Е гэсэн тусгай тийм тос өгсөн. За манай Mr. Rico гений өөрчлөлгүй бүх бүтээгдэхүүн хайртай бүхэндээ гэсэн уриатай гоё бүтээгдэхүүн анх одоо Монголд орж ирэхээс хойш одоо тогооч тэнгис миний биетэй одоо хамт байнга байдаг энэ гоё бүтээгдэхүүнийхээс дээжүүдээс маш олон төрлийн сонгоснос хайртай хүмүүстэй хэрэглээрэй гэж өгмөр байна. За ингээд манай бас шинэ оны бас жижигхэн бэлэг байгаа. Оо вау. За ингээд Санчкатаа бас Vina Maipo-гийн бас нэгэн сонин байныг бэлгэлээ гэж бодлоо. За энэ юу гэхээр одоо Carmamera гэдэг энэ үзмний сорт одоо юу гэдэг тэнд одоо жишээлбэл одоо Sauvignon тэ одоо Merlot одоо юу гэдгийг байдаг шүү дээ. За энэ нь бол хуучин Францд байж байгаад одоо зөвхөн Чили улсад нургаж үлдсэн. За тэгэхээр зөвхөн өөрийн гэсэн бас энэ ургац одоо ийм тэмдэгтэй вайн байл зөвхөн Чилд дарс байна. Харамсалтайгаар Францд одоо тэр ургац нь маш дээрүүд одоо устцсан гэж ярьдаг. Тэгээ энийг бас таашаалж бас уугаарай. Яах нүдээ. За тэгээ саяны хоёрын маш баярлалаа. Ямар их бэлэг вэ ч. Korean Premium Rice саяны амтрахын идсэн гой будаагаараа гэртээ очиод хайртай гэргидээ хүүхдтэй энэ саяныхаа хоолыг бас хийж өгөөрэй. За баярлалаа. За маш гоё бэлгнүүд байна. Бэлэг өгдөг хүн чи өөрөө бэлэг авсчих гоё юм байна. Гэхдээ ер нь бас бэлэг жоохон багасчаад байгаа маа. Бас манай нэг Apple-ийн хамтарч ажиллах байж iPhone өгдөг байхгүй. За ингээд Санчкатаа баярлалаа. Тэгээ та бүхэнтэйгээ баян хамт баяртай байдаг шүү. Тэгээ удахгүй уулзцгаая. Баяр та. Баяр та.